Сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ би өөрийнхөө эдрэл чөлөөлөлтийн талаар хуваалцсан. Владимир Монтаны сургаал номлолыг сонсоод жил гарангийн хугацаа болж байна. Энэ жил гарангийн хугацаанд миний биеийн дээр эдэрлүүд чөлөөлөлт болсон байгаа. Энэ бүхнийг би та бүхэндээ эзэн бурханаа алдаршуулан та бүхэндээ гэрчлэлээ ярихыг хүссэн юм аа. Хамгийн ихний гэрчлэл маань 2020 оны 3 сарын 25-ны өдөр болсон байгаа. Энэ нь юу болсон бэ гэхээр миний ахар сүүлэн дээр машин мөргүүлснээс болоод хоёр газараа маш хүнд бэртэлтэй байсан. Бие үзүүлэхээр Улаанбаатар хот руу явах гэжсэн боловч ковидоос болоод энэ тахал өвчнөөс болоод үнэхээр явж чадаагүй байгаа. Тэгээд цаг хугацаа бас орох шаардлагатай болоод хүлээх шаардлагатай болоод үнэхээр Улаанбаатар хот руу явж чадаагүй байгаа. Тэгээд Владимир Монтаны сургаал номлолыг фэйсбүүк дээрээс олж үзээд хүмүүсийн эдгэрсэн гэрчлэлийг бас сонсоод би ч гэсэн бас энэ хүмүүс шиг ингэж эдгэрч болох юм байна гэдэг итгэл төрсөн учраас би энэ сургаал номлолуудыг үзэж эхэлсэн байгаа. Тэгээ 2020 оныхоо 3 сарын 25-ны өдөр би фэйсбүүкээр энэхүү бас залбирлыг шууд лайваар үзсэн байгаа. Тэгээ үзэж байхад миний ахар сүүлэн дээр эдрэл боллоо гэдгийг тухайн үедээ үнэхээр мдэггүйч 3 хоногийн дараа миний ахар сүүлэн дээр нэг тийм эргэнэх мэдрэмж төрөөд ирсэн. Тэр эргэнэх мэдрэмж төрөөд ахт нь 3 хоногийн өмнө би тэр сургаал номлолыг үзэж байхад нэг ахар сүүл идрээд байсан. Тэр эдрэл миний эдрэл байсан юм байна гэж итгэлээрээ хүлээж аваад хийж чадахгүй байсан хөдөлгөөнүүдээ би хийж үзэхэд үнэхээр тэр хүндрэл зорилтууд нь алга болсон байгааг би мэдсэн байгаа. Тэгээд дахиад дараагийн гэрчлэлээ ярий. Дараагийн гэрчлэл маань мөн энэ 20 оныхоо 6 сарын 28-ны өдөр эмэгтэйчүүд дээр эдрэл авсан байгаа. Эмэгтэйчүүд дээр эдрэл юу болсон гэхээр бид нар эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд тодорхой хэмжээний нэг өрөвсөл ямар нэг асуудал гардаг байгаа. Энэ асуудлаас салах гэж бас эмчилгээ хийлэгдэг боловч нэг олигтой үр дүнгуул яваад байдаг. Тэгээд энэ нь бас үнэхээр муу нэгний бас нөлөөлж идэм байна гэдгийг энэхүү эдэрлэлээрээ бас эдгэрэл чөлөөлөлтөөр бас мэдэж авсан байгаа. 6 сарын 28-ны өдөр апостол маань юу гэж хэлсэн бэ гэхээр нэгэн эмэгтэй абортноос болоод үнэхээр тэр эмэгтэй рүү маш их муу сүнснүүд орсон байна. Одоо тэр эмэгтэй чөлөөлөлтийг авж ийн, эдэрлэлийг авж ийн. Эзэн бурхан таны гэмшлийг бас сонссон байна гэд иймэрхүү л үгнүүд хэлэгдээд байсан. Яг тэгж хэлж явах мөчөд миний савн дээр 3 удаа жирэлцэх мэдрэмж хүчтэй ингээ юмар ингээ гатгаж байгаа юм шиг маш хүчтэй тийм 3 удаа савн дээр жирэлцэх мэдрэмж төрсөн. Мөн бас над руу ингээд нэг бүлээ юм ойртоод байгаа төхөөд байгаа юм шиг нэг тийм над руу нэг тийм бүлээ юм ингээд төгж байгаа юм шиг мэдрэмж бас төрсөн байгаа. Дараагийн бас нэг гэрчлэл маань 2020 оны 12 сарын 23-ны өдөр толгойн судассан дээр эдрэл болж байна гэж элч маань хэлсэн байгаа. Тэр нь юу байсан бэ гэхээр хүүхэд байхдаа би толгойнхоо яг энэ ард энэ хоёр хэсэг дээр төмрөөр цохиулсан байдаг. Тэгээд тэр төмрөөр цохиулснаасаа болоод ядарсан үед ядраад байгаа нэг жоохон ядраад байгаа үедээ нэг тийм толгой маш их өвдөөд яг тэр хэсэг дээр нэг өвдөөл идэг байсан. Тэгээд би яг тухайн үедээ бас толгой нь тэр цохилтоос болоод гэмтэл авсан байгааг бол мэдээгүй хаяа өвддөг байсан. Гэтэл Владимир Монтаны залбирлаар би тэнд бас тийм гэмтэл болсон байжээ гэдгийг мэдэж авсан байгаа. Апостол маань юу гэж хэлсэн бэ гэхээр толгойн судас эдгэрч байна. Тэр толгойд нэг гэмтэл байсан юм шиг байна гэж хэлсэн байгаа. Яг тэгж хэлэх үгтэй ингээд давхцаад миний яг тэр толгойн тэр өвдөөд идэг яг тэр цохиулсан хэсэг дээр
нэг судсан ингээд нэг бүлөө оргиод цус нь ингээд нэг хурдан гүгээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн байгаа. Тэгээд энэ өдрөө бас нэг чөлөөлөлт болсон байгаа. Сэтгэл зүйдээр маань нэг гайхалтай чөлөөлөлт болсон. Энэ маань юу болсон гэхээр 16 гэдэг тоо орж ирээд байна. 16 настай хүүхэд юм уу эсвэл 16 жил өнгөрсөн юм уу гэд маш тодорхой Владимир Мунтан маань залбирж байхдаа тэгж хэлсэн байгаа. Үнэхээр 16 жилийн туршид нөхрөөс маань байнгын нэг тийм буруутгалын нэг тийм юм орж ирээд идэг гэсэн. Нэг л юм нь болохоо байвал чиний буруу, ажил үйлсэн нэг л бүтэмж муутай байх юм бол чамаас оллоо, чиний л буруу, бүхэл юм чамаас боллоо, чи л тэгж байгаа гэж ер нь юм л одвол миний л буруу болсон байдаг. Нэг тийм буруутгалын нэг тийм ялагдлын нэг байнгын тийм ялагдал явагдаад идэг байсан. Энэ залбирлаас хойш нөхөр маань намайг тэгж зэмлэхээ болсон. Ийм буруутгал бие одоо хөндөөлөхгүй бас өдөр болгоныг маань нураадаг байсан. Тэр муу нэгний тэр өрхөн үнэхээр энэ Бурхны тослоготой хүү Владимир Мунтаны залбирлаар дамжуулаад үнэхээр бие махбодон дээр идрэл аваа зогсохгүй мөн бас сэтгэл зүйдэрээ ч гэсэн идрэл авсан байгаа. Үнэхээр гайхалтай. Одоо миний амьдралд амар тайван Бурхны сайн сайхан өдөр болгон баяр хөөртэй миний царай зүс ч гэсэн өнгө ороод айгуу сайхан болж байгаа. Энэ бүхэн эзэн Бурхан байдаг гэдгийг бидний амьдрал дээр харуулж өгсөнд үнэхээр баярлалаа. Бүх алдар магтаал нь зөвхөн эзэн байх болтугай. Баярлалаа та бүхэндээ. Энэхүү залбирлаар дамжуулаад эзэн Бурхан алдарших болтугай. Баярлалаа Есүс.